Баярлалаа та бүхний амар ирээ. Өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие биеийн өмнө бас тэмдэглэлтэй сайхан үйл явдал болж байна. Монгол төрийн бодлогоор дэмжиж Монгол улсын нөхөрл өнөөдөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын албаагчдын нийгэм баталгаа хангагдаж албаагчдын бас нэг эхлэн хүсэл тэмүүлэл өөрөө бас өргөдөж байгаамаа. За алсгсан бүснэгт ажил амьдарч байгаа алба хааж байгаа манай албаагчдын хувьд бол 5-аас дээш жил одоо ажилласан ийм өсвөр ахлагч нарт 30 хүртэл сарын цалин тэмцэх хэмжээний мөнгө урамшуул 2023 оны 1-р сарын 1-ээс олохоор болж байна. За энэ нь бол яг манай хүмүүсийн хүссэн хүлээсэн нийгмийн хамгааллын бодлогын том арга хэмжээг шийдэж өгч байгаамаа. Өнөөдөр энэ хуулийг баталсан Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын их хурлын гишүүдэд нийт бие биеийн өмнөөс гүн талархал илэрхийлэх таатай байна. Яг энэ ялданд Монгол Улсын шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэх хүсний түүхт 100 жилийн тохиож байгаа юм. За энэ хуулийг Монгол Улсын их хурлын гишүүн Чин Зориг, Монгол Улсын их хурлын гишүүн Наранбаатар, Батчаргал, Инх Түвшин, Гамболд нарын гишүүд өөр гаймын дарга байсан. Санаачлан ингэж орууллаа. Цааш бид нар бас Монгол төрийнхөө итгэлийг дааж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх ажил болно. Нийт одоо хэдэн албан хаагчид 5-аас дээш ажиллана. Яг энэ хуулийн хүрээнд хамаарах байгаа тоо судалгаанаас та бас тавьж 23 оноос. За 23 оноос бид нар бас тооцоо судалгаа гаргасан байгаа. Манай бол нэг 290 орчим албан хаагч 2023 оноос эхэлж энэ хуулийн өөрчлөлтөд заагдсан нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамрагдана. Ер нь бол өнгөрсөн хугацаанд энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, урамшууллын асуудал орхигдож ирсэн тал байгаа юу? Тэгээ ер нь бол одоо яг хөтэ энэ нэг орох байгууллагын одоо манай харуул хамгаалтын үүрэг үүсгээд нийгмийн аюулгүй байдлын төлөө 24 цагаар нүд авчихгүй үүрэг үүсгдэг албан хаагчид энэ нэлээд олон юмнаас хоцроод орхиод байсан. Энийг бас Монголын төр анхаарал авч Монгол Улсын их хурлын гишүүн одоо Чин Зориг зэргүүтээ 5 гишүүн санаалж өнөөдөр энэ хуулийг баталж өгч байгаамаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх эрхээ газрын одоо хүний нөөцийн асуудал ер нь ямар төвшөндөө тийм одоо дутагдaltaад бүх салбарт дутагдaltaад танаас салбарт ямар гэдэг юм. Тийм манай хувьд бол хүний нөөцийн хувьд бол хангалттай. Өнөөдөр бид нар ер нь бол төсвийн хүндрэлээс хамаарат 1500-аад оронтой дутуу ажиллаж байдаг. Ер нь бид нар болсон хүснээ бол гадаад дотоодын их дээд сургуулиудад бэлтгэж байна. Хууль сахиулахын их сургууль дээр манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх сургууль бас байдаг. За Оросын холбооны улс уламжлалтай. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Солонгос, Франц, Герман гэдэг ер нь өндөр хүчтэй орнуудад бид бас оюутан сонсогчдыг за өсвөр ахлагчдыг бэлтгэж байна. Мэдээж энэ дээр бас Хятад улс орно, мэдээж Солонгос, Япон гэдэг ийм орнуудад нэлээд хэдэн орнд болсон хүчнээ бид сургаж, давтан сургаж одоо бакалаврын болон бакалаврын дараах сургалтанд хамруулж байгаа.